Телевизийн цуврал киноны найруулагч Ларс ажлынхаа хүмүүст болон Ахмадын асрамжийн газар амьдардаг Ахмад дайчин эцэгтэй өөрийгөө амралтын өдрүүдээр эхнэрийнхээ хамт хотоос гарч Цуслангийнхаа байшинд очиж амарна. Эхнэр нь түүнээс өндөр ууланд авирахыг хүссэн. Гэхдээ хад асахтаа өндөр ууланд авирах нь аюултай шүү дээ гэх зэргээр ярих болно. Тэрээр яг тэрхүү эхнэр нь ганцаараа ууланд авирна, ууланд авирах нь аюултай гэсэн үгсийг улам тодтгон хүмүүст ярих нь нэг л с ิจ гтэй. Ларс эцэгтэйгээ уулзсны дараа барилгын материалын их дэлгүүр орж хөрөө, алах, скотч, олс зэргийг авч гэртээ иртэл тэднийхээс эхнэрийнх нь найз гарч явахдаа таарах ба эхнэрийнх нь найз түүнд андаа сайн яваараа гэхэд тэрээр баг зэрэг гайхдагч нэг их зүйл боддоггүй. Ларсыг авсан юмнуудаа арын тэшнийхээ доор нуухта зэрэгцээд эхнэр Лиза нь гарч ирснээр тэд аялалдаа гарах болно. Түүний эхнэр Лиза жүжигчин мэрэгжилтэй хэдий ч яаж чичээгээд сайн уран бүтээл сонгогдож тоглож чаддаггүй. Ихэнхдээ реклам зар сурталчилгаанд тоглодог амжилтгүй жүжигчин ажээ. Тэд гэрлээд нэлээд хэдэн жил болж байгаа ба энэ хугацаанд тэдний хайр хөрж, бие биенээ хорслын нүдээр харах болж, байнгын уур бухимдалтай, хэрүүл маргаантай хамтын амьдрал нь их л хэцүүхэн болж хувирчээ. Цуслангийн байшин руугаа явах замдаа мөн л хэрэлдэж, эхнэр нь нөхрөө телевизийн савнгийн дуур найруулахаас өөр илүү ур чадваргүй хөгийн найруулагч гэж нөхөр нь эхнэрээ сурталчилгаанд тоглохоос өөр дүрд шалгарч тоглож чадахгүй авьяасгүй жүжигчин гих зэргээр доромжилж явсаар зорьсон газраа ирэх болно. Ларсыг байшингийнхаа тохиоллын системийн кодыг оруултал систем нь ажилдаггүй ч тэрээр мөн л сүртэй юм бодлогүй түлхүүрээрээ онгойлгон ордог. Ингээд тэдний төлөвлөсөн амралт эхэлж эхнэр нөхөр хоёр хамтдаа оройн хоолоо хийж идэн дар сууж хөлөгт тоглоом тоглосноор эхний өдөр дуусна. Хоёр дахь өдрийн өглөө Ларс том цүнхэнд хүнд зүйл хийж завинд хийснийхээ дараа машиныхаа тэшнээс өнөөх ууттай юм авч байшингийн зойронд гарган тавиад галтгоондоо орон өөрийгөө зоригжуулж хундаг арх уух үед эхнэр нь түүнийг өрөөндөө дуудаж үрч ирээд надад туслаач гэдэг. Ларс ахин нэг хундаг татаад гартаа алах барин нөгөө өрөөнд цаашаа харан зогсож байгаа эхнэрийнхээ араас гитэж очиод толгой руу налахаараа цохихоор далайтал Лиза гинэт эргэж түүнийг цахилгаан борохоогоор цохиулан ухаан алдуулдаг. Ларсыг ухаан ортол Лиза түүнийг галтгооны өрөөний сандалтай хүлсэн байх бөгөөд алах хөрөө гэх мэт бэлдсэн зүйлийн талаар асууж шалгааж байгаад шууны буу авчран айлган нөхрийнхөө төлөвлөгөөг яриулна. Ларс түүнд эхнэрээ алхаар зохиж хөнөөгөөд мөчлөөд хүнд юм зүгээд ус руу хайчхаад хүмүүст болон цагдаа нарт Лиза ууланд авирах гэж яваад алга болсон гэж хэлэхээр төлөвлөсөн байдаг бол Лиза түүнээс юуны учраас өөрийг нь хөнөөх гэж байсныг асуухад тэрээр эхнэрээ араар тавьдаг худалч хуурмаг хүүхэн болохоор гэж хэлдэг. Харин эхнэр нь түүнд наадах чинь тэнэг нөхрийн тэнэг төлөвлөгөө байна гэд өөрийнхөө төлөвлөгөөг огт өөр төвшнийх хэмээн өнгөрөн ярьдаг. Лиза аялалд явхаас өмнө сайн найзтайгаа уулзаж найзтай нөхөр нь амралтын өдрүүдээр ан хийхээр түүнийг дагуулж явж байгаа талаар хэлж би буу зэвсэг юу ч мэдэхгүй ч нөхөр маань хамт явъя гэж шахаад байгаамаа гих зэргээр албаар ярьсан байдаг. Яг тэр үед Лизагийн найз тэднийхээс явахдаа Ларст андаа сайн яваараа гэж хэлэхэд Ларс сайн анзаараагүй байдаг. Тэгээд буу зэвсэг хэрглэж мэдэхгүй ч нөхрийнхөө хүсэлтээр Лиза нөхөртөөгөө цуг ойд ан хийхээр ард нь бууга барьчихсан алхаж яваад тэгэлдэж унахдаа урдаа явж байсан нөхрөө буудан золгүй тохиолдлоор хөнөөсөн гэж мэдэгдэхээр төлөвлөснөө Ларс хэлэх бол Ларс түүний төлөвлөгөөг хизээж бүтэхгүй. Учир нь чи ямар ч авьяасгүй, маш муу жүжигчин учраас хинч чамд итгэхгүй. Тэгээд төлөвлөгөө чинь бүтлгүүтэж чи баригдах болно гэж хэлнэ. Ингээд дахиад л тэдний хооронд ур чадваргүй найруулагч авьяасгүй жүжигчин гэсэн явган хэрүүл болох бөгөөд эцэст нь Лиза нөхөртөө буу тулгаад одоо бос ой руу явцгаая гэхэд Ларс үгүй баярлалаа би явахгүй гэхэд Лиза шууны бууны бөхсөөр нөхрийнхөө хамарлуу хүчтэй зохиод миний хэлснээр хийхгүй бол би чамайг гэд сүрдүүлж байтал араас нь хурц барьсан ир гарчран Лизаг нам цохон унгаана. Тэр хүн тэдний гэрийн цэцэрлэгч Ларсын найз Виктор байх ба тэд хамтдаа Лизаг хөнөөхөөр тохиролцсон болж таарна. Ларс Виктор хоёр хүүхдийн паркт уулзаж Ларс Лизаг хөнөөгөөд Виктор мөчөлж янзлаад хаях бохир ажлыг нь хийхээр тохирч Ларс Викторт Лизагийн амь насны даатгалаас авах $1,000,000 талыг өгөхөөр тохирсон байдаг. Лизаг ухаан орж сэрэх үед тэр хоёр түүнийг байшингийн зойронд сандалтай хөлсөн байх бөгөөд тэднийг хоорондоо ярилцаж байх үеэр Ларс Викторт Лизагийн амь насны даатгалын мөнгийг багаар хэлж жинхэнэ $300,000 болох нь баригдаж
Гартаа буу барьсан Викторт Ларс, Лиза хоёр илүү мөнгө амлан нэг нэгнээ хөнөөхийг шаардсан гурвалжин дөрвөлжин юм болж байх үеэр Ларс Викторийн бууг булааж авах гэж оролдонд ноцолдож байгаад Викторийн нэг гарын хуруунуудыг тас буудаж цаатах нь шоконд орсондоо үүд рүү гүйтэл Лиза нөхөртөө түүний цусыг зогсоох хэрэгтэй гэж хэлснийг Ларс түүнийг зогсоох хэрэгтэй гэж буруу ойлгоод Викторийн нуруу руу буудан хөнөөх болно. Лиза түүнийг буруутгаж Ларс ч бандсандаа тэгвэл чамаагч бас алчихъя гэтэл буу сумгүй байх ба тэд үүний дараа хоорондоо тэмцэлдэж унтлахын өрөөндөө орон зодтолдож Ларсын сумалж амжсан бууг булаацалдаж байгаад дээшээ тааз руу буудтал дээврийн хонгилд эрэгтэй хүний муухай орилох дуу гарч нааш цааш болох хөлийн чимээ сонсогдож байгаад модон тааз нуран дээврээс нь 3 эр Ларс, Лиза хоёрын дээрээс унаж ирэн тэднийг ухаан алдуулна. Тэд шоронгоос оргосон Питер, Дэйв, Рой гэх 3 хоригдол байдаг бөгөөд бүглөө ойд зүгтж явсаар Ларс, Лиза нарыг ирэхээс өмнө тэдний цуслангийн байшингийн тохиоллыг эвдэн орж хорогдож байсан ажээ. Орогдлууд Ларс, Лиза хоёрыг хүрч ирэх үеэр баригдахгүй тулд дээврийн хонгилд гарч нуугдж байсан боловч доороос нь шувууны буугаар буудсны улмаас Рой бөхсөндөө оногдсноор 3 орогдол дээврээс унж ирсэн байдаг. Орогдлууд Ларс, Лиза хоёрыг зойронд хүлж тэдэнтэй ярилцах үеэр тэдний ахлагч болох том биетэй хөгшин хамгийн аимшигтай гэмт хэрэгтэн болох Питер гэр бүлийн хоёрт хандан манай энэ Дэйв шоронд их удаан байсан. Хүслээ хангах хэрэгцээ шаардлага түүнд маш их байгаа гэхэд маш их айсан Лиза битгий намайг хүчндээчтэйгээд уйлахад Ларс битүү хүндээ баярлаж эхнэрээ дооглох үед Питер Дэйвд за хүссэн юма хийдэ гомо минь гэж хэлэхэд нөхцөл байдал 180 хэмэргэж Лиза инээж Ларс уйлах болдог. Ларс тэднээс нус нулимсаа урсхан байж гуйж говшихад Питер түүнийг сэтгэл зүгээр нь тамлаж гутлаа үнсүүлдэгч эцэстээ түүнийг Дэйвд өгдөг. Тэгээд хүчтэй бедрум бие хаата Ройор Ларсыг хөдөлгөөнгөө бариулж байгаад Дэйв хүслээ хангах гэж байтал эр нөхрөөр өвцсөн Лиза тэднээс гуйж тэр хоёрыг ямар нэгэн байдлаар гэмтээж хохирол учруулахгүй гэж амлавал хариуд нь нөхрөөсөө нуусан $125,000 хадгаламжаа маргааш банкнаас авчирч өгье гэж хэлдэг. Ингээд тэд тохиролцож маргааш болтол 3 орогдол хоол унд идэн зурагт үзэх зэрэгээр цуслангийн байшинд нь тухалж харин Ларс, Лиза хоёр зойронд хүлээтэй үлддэг. Гэтэл Ларс зойрноос орилж тэднийг дуудах бөгөөд Рой доош бууж шалгахтал Ларс 0 ормоор байна гэд Рой түүнийг 0 оруулчихад Лизатай элдвийг ярилцж байтал Ларс 0-оос гарч ирээд оймсондоо хийсэн бильярдны бөмбөгүүдээр түүнийг нам цохон ухаан алдуулад Лизад тусалж судлалгүйгээр зойрноос гарч явах бол Лиза хажууд нь ухаан алдсан Ройын өмдний халааснаас галтгооны утгыг хөлөөрөө ойртуулан авч хүлээсээ зүсэн тайлаад мөн дээшээ гардаг. Лиза орогдлуудад мэдэгдэлгүй гадагш гарч машины болон завны түлхүүр хайх үеэр Питер, Дэйв хоёр Ройг олон сэрээж эхнэр нөхөр хоёрыг холдоогүй байх ёстой гэд гарч хайж эхэлнэ. Тэд салж хайх бөгөөд Лиза галтгооны өрөөнд завны түлхүүр хайж байгаад яг олох үед Рой түүнийг олдог. Лиза Ройтой ярилцсан түүнд татагдсан гих зэргээр толгойг нь эргүүлэн ярилцаж байх хооронд утга барьсан Ларс араас нь чимээгүй гэтэж байгаад эргэж харахад нь түүний цээжийг зүсэж байшинд буун дуу гарснаар гадаа байсан Питер, Рой хоёр буцна. Лиза Ларс, Рой 3 зодтолдож буу булаацалдаж байгаад Ларс Ройын толгойг зад бууддаг. Төд удалгүй Питер, Дэйв хоёр орж ирж Ройын цогцыг олоод Ларс, Лиза хоёрыг хайх бол шүүгэнд нуугдсан Ларс эхнэрээсээ бүтлгүй амьдралынхаа төлөө уучлалт гуйж бууж өгсөн нь миний буруу гэх зэргээр ярьж байтал Питер шүүгэнд ойртон ирэх ба Ларс түүнийг түлхэн унгааж Лиза тэр хоёр гарч зүгтаадаг. Энэ үеэр хэдийнэ үүр цайсан байх ба Лиза үүдээр гарч гүйхдээ өөдөөс нь орж явсан Дэйвтэй мөргөлдөн газарт унж араас нь гарч ирсэн Ларс түүнийг босгон зүгтах гэж байтал Питер дээд давхрын цонхоор тэдэн дээр унан бууж ирж Ларсын нүүрэнд буулгаж өгөх үеэр Лиза Питерийн хавирган тус газарт тармуур зоотол Дэйв босч ирэн Лиза тутах тулхан барьж авдаг. Өгтлээ уралсан Питер Ларсыг алхаар чирж зүлэг тэгшлэгч машин дээр аваачин асаагаад яг түүнийг хөнөөх гэж байтал машин сигналдах чимээ ойртсоор Питерийг мөргөн зогсдог. Машинаас Ларсын аав бууж ирээд та нар чи энд ямар новшоо хийж байгаа юм гэж хэлнэ.
Цуслангийн байшингийн ойролцоо амьдардаг нэгэн өвгөн Ларсын эцгийн байшин онгорхоо бүх гэрэл нь асаалттай гадаа нь маш олон машин зогсож байгааг харж хаад харанхуй шөнөөр түүн рүү уцтаж хэлж сануулсан байдаг бөгөөд Ларсын аав асрамжийн газрын жижүүрээ нам зохиж унгаад түүний машиныг нь унан явж байгаад бензин нь дуусч байхаар нь шатхуун авах гэтэл цахилгаан машин болохыг нь мэдэн үхтлээ ууралж хамаг хараалаа урсган байж цахилгаан машин цэнгэлэх хэсэг цэнгэлчгээд хол зам туулан явсаар байгаад ирж байгаа нь энэ ачаа. Ларсын аав машинаасаа бууж ирээд газарт байгаа бууг авч Лизагийн хоолойд утга тулган зогсож байсан Дэвийн хөлийг буудах үед Питер түүний ар нуруунд нь утгалаад хүү бэр хоёрыг ч аландаа гэж хэлэхэд хизээж бууж өгч байгаагүй чанга ир болох өвгөн Питерийн хамрыг хазах үеэр Лиза Ларс хоёр машинд сун тэндээс зүгтах боловч Питер араас нь буудснаар тэд мод мөргөн зогсож Ларс Лизад завруу очиж бай гэж хэлдэг. Питер Дэвийн хөлийг хараад чи над хөлөө орж янзал би тэдний өвчрийг олъё гэд машинд явж очтол манай хоёр зүгтаасан байдаг. Энэ үеэр Лиза моторт завинд суугаад асаах гэж оролдох бол Дэв гэрт орж хөлнийхөө шархыг яг боогоод дуустал хэдийнэ түүний хажууд ирээ зогсож байсан Ларс хөлн дээр нь хүчтэй гიშгэж хугална. Моторт зав шатхуун нь дууссаны улмаас асахгүй байсныг Лиза ойлгон ойролцоох пингээс шатхуун хайж байтал Питер түүнийг цохиж унгана. Харин Ларс Дэвийн өнөөх рүү будчихад байшингаас гарч иртэл хөгшин эцэг нь модон дөлгсөн дүүжин орон дээр гарч үхлээ хүлээн эцсийн удаа нарыг ширтэн нэмсэглээд байж байдаг. Тэрээр гэр бүлээ хамгаалан тэмцэж байгаа хүүгээрээ бахархаж байна гэж хэлээд амьсгал хураана. Тэгээд Ларсыг ирэг рүү гүйж очтол Питер их нэрийг нь аваад заваар хөдөлж байх бөгөөд Ларс завны олснаас шүүрэн авч гол руу орон араас нь чирэгдэн явхад Питер юу ч мэддэггүй. Питер Лизагийн хамт банкнд очиж түүний мөнгийг авах тухай ярин явж байтал Ларс завн дээр гарч ирэн эхнэр нөхөр хоёр Питертэй тэмцэлдэж түүний нэг гарыг завны мотор руу хийн дастаж өмнөх өдөр нь бэлдсэн байсан хүнд юмтай цүнхийг Питерийн хүзүүнээс ороож түүнийг нуурын усанд живүүлэн хөнөөдөгч Питертэй хамт доошилсон олс Ларсын хөлийг орон түүнийг усанд унгаж доош нь чангаах үед Лиза гараас нь барьж хэдийгээр толгойд нь богинохон ч гэсэн ир нөхрөө хөнөөх бодол орж ирдэгч эцэст нь нэрэнгүй зан хайр сэтгэлэн зулгааснаар Ларсыг аврах болно. Хоёр биенээ гисэн сэтгэл нь ахин сэргсэн хоёр маань ирэг дээр гарч ирэн цагдаа дуудсныхаа дараа болж өнгөрсөн явдлыг өөрсдөө ашигтай байдлаар өөрсдийнхөө найруулан зохиож ярихаар тохиролцдог. Ийхүү хэвлэл мэдээллийн хэрэгслэр тэдний талаарх шоронгоос оргосон хориглолуудын гарт орж тэрхүү хүнд хэцүү байдлаас ямар баатарлаг ир зориг гарган өөрсдийнхөө амийг аварсан мэдэн шууган тарж богино хугацаанд алдаршиж тэдэнд тохиолдсон үйл явдал Холливуудад кино хийхээр болж киноны найруулагчаар нь Ларс гол дүрд буюу өөрийнхөө дүрд Лиза тоглож байгаагаар кино өндөрлөнө. Уг киног олон улсад кино театруудаар биш харин Netflix платформоор дамжуулан цацаж дэлхийн үзэгчдийн хүртэл болгож байсан учраас ашиг орлогын хэмжээ нь тодорхой бус мэдээлэл хомс байдаг. Энэхүү киног The Trip буюу аялал гэх нэрээр дэлхийн зах зээлд гаргасан бол киноны яг Норвеги их хэл дээрх On the Dagger хэмээх нэр нь чөтгөрийн муу өдрүүд гэсэн утгатай бөгөөд энэ нь хосууд гэр бүл болохтой хэлдэг бие биедээ сайн муу альж цаг үед хамт байна гэж хэлдэг хурмын андгаа дангаргын үгийн нэг хэсэг ачаа. Уг киноны найруулагч Томми Виркола нь 2009 онд найруулж байсан дэлхийн 2 дугаар дайны үеийн нацист зомбитой Död Snow хэмээх инэдмийн аимшигын киногоороо анх алдаршиж танигдж байсан бөгөөд аялал киноны ихэнх хэсэгт эхнэр нөхөр хоёр Scrabble тоглоом тоглох үеэр тэдний бүтээсэн үгэн дунд Död болон Snow гэсэн үгнүүд орсон байдгаас гадна шоронгийн орогдлуудын нэг болох Roy мөн Död Snow киноны шивэстэй байдаг байна. Кинон дээр нэлээд хэдэн алдаа гардаг. Орогдлууд зүгтэж явахдаа ойд гал түлэн түүдэг тойроод суудаг хэсэгдэр тэд ямар ч сүх хөрөө гэсэн багжгүй байсан боловч галд шатаж байгаа түлээний моднууд тэв тэгшхэн байдаг. Виктор үхдэг хэсэгдэр түүний өмнө буудуулж тэр жигтэй тасарч юучгүй болсон гарын хуруунууд зүг зүгээр харагддаг. The Trip киног Америкчууд дахин хийж Over Your Dead Body гэсэн нэрээр энэ 7 хоногт буюу 4-р сарын 24-ний өдөр кино театруудаар нээж гаргахаар болоод байна. Hollywood-ийн ремейкийг Yorme Tekone найруулж, гол дүрүүдэд жүжигчин Jason Segel, Samara Weaving, Timothy Olyphant, Juliette Lewis нар тоглосон байна. Өнөөдөр та бүхэндээ 2021 онд үзэгчдийн хүртэл болж байсан Норвегийн The Trip хэмээх экшн триллер төрөл жанрын киноны давчлалыг хүргэлээ. Уг киноны гол дүрд Норвегийн жүжигчин Axel Hennie, Шведийн жүжигчин Noomi Rapace нар тоглож,
Найруулагчаар нь Томми Веркола ажиллажээ. Та бүхэн цаашдаа манай сувгаар эдгээр нэрсийг дахиж сонсох болно. Ингээд бичлэгийг хүлээн авч үзсэн та бүхэндээ баярлалаа. Лайк, шеэр, subscribe тавчийг дарж манай сувгийг дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.